2017 оны хавар жирийн нэг өдөр Facebook үлгэж байтал эгч маань нэгэн тэтгэлгийн зар явуулсан нь миний амьдралыг бүр өөрчилсөн. Энэ бол Койкагийн магистрийн тэтгэлэг байсан. 3 хоногийн дараа материалаа өгөх хугацаа дуусах байсан ч гадаадд сурах мөрөөдөл минь намайг хөдөлгөөнд оруулж материалуудаа яарвчлан бэлдэж эхэлсэн. Койкагийн Монгол дахь төлөөлөгчийн газар руу илгээсэн тэр имэйл миний ирээдүг өөрчилсөн юм. Хэдэн 7 хоногийн дараа баяртай мэт ирсэн. Эхний шат нь тэнцсэн байлаа. Койкагийн офис дээр очиж ярилцлаганд орлоо. Мөн тэнцлээ. Ёсоо их сургуулийн хариу үлээн гэж сонсоод догтлон хүлээж байлаа. Skype-аар ярилцлага өгөөд хэд хоногийн дараа баяр үргээ. Та тэнцлээ гэсэн хариу авсан тэр мөчвөл миний хувьд итгэмээргүй мөрөөдөл биелсэн агшин байлаа. 2017 оны 8 дугаар сард Сөүл хотын Ёсоо их сургуульд хүл тавилаа. Хүүхэд шиг тогтож шинэ амьдрал эхэлж байлаа. Кампус нь үнэхээр гайхалтай. Ангийнхан маань олон орны оюутнууд бүгд өөр өөрийн мөрөөдөл зорилготой иржээ. Ингээд хичээл эхэлж олон улсын байгууллагад татлах хийж Герман, Канада, Солонгос багш нараас өдөр бүр шин зүйлсийг суралцсан. 17 сарын дараа Койкагийн 100% тэтгэлгээр нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг хамгаалж Монголдо эргэж одоо мэргэжлээр ажиллаж байна. Койка энэ бол зөвхөн тэтгэлэг биш. Энэ бол өөрийгөө хөгжүүлж мөрөөдлөө биелүүлэх үнэтэй боломж. Би чадсан. Та ч бас чадна.